2013 онд гаргасан судалгаагаар манай орны нутаг дэвсгэрийн 77.8% нь цөлжилтөнд их бага хэмжээгээр өртсөн гэсэн судалгаа багамаа. Үүнээс 35.3% нь сул, 25.9% нь дунд, 6.7% нь хүчтэй, 9.9% нь нэн хүчтэй. Энэ нь нийт газар нутгийн 90% нь эмзэг бүс нутагт хамрагддагтай холбоотойг тогтоожээ. Цөлжилтийг дэлхийн дулаар л хүний хүчин зүйл гэсэн хоёр хүчин зүйлээс нөлөөлдгийг хэлж байна. Цөлжилт дэлхийд дахинд дэлхийн хуурай газар нутгийн 40% буюу хүн амын 3.1, дэлхийн хүнсний үйлдвэрлэлийн 44%, мал аж ахуйн хөтөлбөр газрын 50%, цөлжилт газрын дороотлын улмаас жил бүр 12 сая га газар алдагдаж хохирол нь 42 тэрбум $д хүрч байгаа юм байна. 2030 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтийн дүр зургаар бол дэлхийн хүн амын тал хувь нь усныг ачигталтай амьдрах төдийгүй эдгээрийн 75-аас 250 сая нь Африк твд оногдох судалгаа байгаа. Ингэснээр хуурай болон хагас хуурай газарт усны хомсдол нь 24 саяас 700 сая хүнийг шилж хөдөлгөөнд оруулна гэж үзэж байна. Японы засгийн газраас Монгол улсад бол энэ цөлжилтийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох, хүлэмжийг бууруулах ийм чиглэлээр бол сэргээгт хэрч мөчөр ажилладаг тийм өвлийн хүйтнийг хадгалж байгаа зун ашигладаг. Тэгээд дээрээс нарны эрчим хүчийг ашигладаг тийм хөргөгчийг малчтад зориулж зохион бүтээх, хятачигаар зохион бүтээлгээд туршиж үзэх тийм сайхан төслийг бол манай Японы байгаль орчны яамтай хамтраад хэрэгжүүлэхээр болж байгаа тийм сайхан мэдээг хэлье. Тэрний гол санаа нь болохоор зэрэг ингэж байгаа. Малаа хит ихсгээд ингээд бэлчээрийн даацаага хэтрүүлэхээр зэрэг цөлжилтийг улам хурцгаад байдаг нэг талаас. Нөгөө талаас ганцуд болонгууд баахан малаа алдаад тэгээд нийгмийн чих хохирол, ядуурл ихсээд тэгээд эдийн засгийн чих хохиролтой ийм том үйлдэлүүдийг бид 2 удаа амсчихсан байж байгаа. Тэгээд 99-с 2002 он, тэгээд 2009 онд энийг зөв менежмент хийх талаар ийм төслийг хэрэгжүүлж туршиж үзэж байгаамаа. Цаашид цөлжилтийг бууруулахын тулд цаг модыг говийн бүх аймагуудад их хэмжээгээр тарж ургуулах, ногоон хэрэм төслийн хүрээнд 2011 оноос эхлэн 10-аас 310 гад цаг тарж эхэлсэн. Сэргээгт хэрчим хүчийг 2020 он гэхэд 20%, 2030 онд 30% хүргэж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна. Ойгоор бүрхэгдсэн талбайг 2030 онд нийт газар нутгийн 9% хүргэн, эвдрэлд орсон цөлдсөн газрын 70-аас доошгүй хувийг нөхөн сэргээж дахин ашиглах ерөнхий чиг зорилт байгаа юм байна.